хийлээ. Багууд ширээн дээр тараасан дүрсүүдээ өөрсдийн дуртай дүрсээ аваарай. Заавал багшийнхаа зааврыг маш анхааралтай ихлээр сонсоорой. За тухайн дүрсийнхаа периметрийг олно. Гэхдээ периметрийг олохдоо та бүхэн хэмжиж олно тийм үү? За хэрвээ миллиметртэй гарвал таймарч болоорой. Их нэгж рүү яах нь вэ? За 2 минут шүү. За 31 болчих. 33 давхна. За цаг машин шууд хараад цаг болгож багсаа. За амжихыг хичээгээрэй. Периметр авчихв. За баг чи ижил дүрстэй хүүхдүүд байвал периметр чи ижил гарч өгөө гэдгийг харьцуулаад хардаа. За ижил гарсан байвал хоёулаа гараа өгье. За баярлалаа. За дүрс дээр нэрийг биччих. За ямар дүрс байв? Чиний авсан сонгох дүрсний ямар дүрсний нэрийг бичээрэй. Дөрөвдүгээр багийн 1-р гишүүний дүрстэй адил дүрс авсан хүмүүс байна уу? За өгөөрэй. Дүрсээ өгөөрэй. Байна уу? 1-р багийн хараад дөрөвдүгээр багийн 1-р гишүүнтэй адил дүрс. За нэр нь Үнэ. За энэ дүрстэй. За өгөөрэй. За мэгмэсрөө өөрөө уншчих. Энэ юу гэж байгаа юм? За зөө. Нэрээ хараарай. Уг мөг дутуу байх шиг өштэй зарим. Зөө 5 унцэг. За тэрийг сараа басаад харуулаарай. За тэрийг сарангийнхтай хараарай. Ийм дүрс авсан хүмүүс. За тэрийг сараа юу гэж үзье? За зөө. За энэ зөө. За дараагийн. За басна. Тийм үү. За баярлалаа. За хараарай. Найзууд нэг дүрс авсан байна уу? За анхны периметр хэд гарсан? За. За. Босод өгдөдийн хэд гэж. Дөрүүдээ адилхан. Таймлн гэдэг заавраа мартсан байна уу? Тэгээд тэгснээс болоод яасан байна уу? Өөрөө хариугсан тий. За баярлалаа. За тэгвэл одоо 2-2-ороо за батэрхний дутуу байна гинэ. За батэрхнийтэй адилхан дүрс авсан хүмүүс босороо. За босъё. За батэрхний нэр юу вэ? Та идэх үү? За периметр чиг гараа. За та дөрөв яасан?
хоёроо дүрсээ. Илүүлээд скотч магараа. Хоёроо. За. Урдтаас юм шүү. Яаж хийдэг вэ? Даги скотч. Ингээд нэг. Нэг хоёр зүс нийцсэн байгаа учраас нийлэн
Хоёр дүрс нийцсэн байгаа учраас нийлүүлдэг. Тэгвэл та өөрсдөө багаараа амьдж байгаа нөгөө бичээчээрээ бичүүлдээ доголтой дүрс гэж яг юу хэлдэг? За багаараа ярилцаад бичээчээрээ бичүүл багийнхаа ажлаа үзлээ. За бичээчээрээ яасан дүрсийг доголтой дүрс гэж сайн байна. За бичээрээ. Ярилцаараа багаараа ярилцаараа. Тийшээ. Юу гэж хоёр өөр дүрсийг нийлүүлээд доголтой дүрс үүснэ. Хоёр ба түүнээс дээш дүрсийг нийлүүлээд бүтээхэд доголтой дүрс үүснэ. За. Доголтой дүрс нь хоёр дүрс ба түүнээс дээш дүрсийг нийлүүлсэн доголтой дүрс. За багш нэг доголтой дүрс гэсэн доголтой дүрс гэж таадах зүг байна уу буруу байна уу гэдгийг багш нэг хэлье заяа. Та хэд болохоор магийн 6 дахь гишүүнүүд анхаараа 6 дахь гишүүн. Хэрвээ чиний танаа багийн гаргасан тодорхойлт миний хэлж байгаа тодорхойлолтой дөхөж бүр нийцэх юм бол 10 оноо өгөөрэй. За хэрвээ тэгээд түүнээс эргэлдээд явуул яах вэ? Багсаад явна нэ тэ. За 2 ба түүнээс дээш дүрс нийлж доголтой дүрсийг үүсгэнэ. За өөрсдийнхөө тэрийг ажиглаж штэ. За ажиглаарай. За оноогоо өгөөрэй. 6 шүү. Тий. 6 шүү оноогоо өгөөрэй. За гитаанаа өгөөрэй. Өөрөө мэдчихтэй. Өөрөө багийнхаа юм даа өгч өөрөө за оноо өгсөн багсаа. За хажуудын тавхан гişүн гэж оноо өгсөн мэт хитэд яваарай. Дөрөвдөр баг. Чи. За. За. За цаашаа явъя. За одоо гарч руугаа 4-р гишүүн анхааралтай суугаарай. 4-р гишүүн. За юу олно гэсэн бэ? 4-р гишүүн. 4-р гишүүд босоорой. За юу олно гэж бэ? Доголтой дүрсийн хэрэглээ. Танаас доголтой дүрс бүтээсэн үү? Бүтээсэн. За тэгвэл за багш нь бүгд гарч идэх шиг буюу энэ чийдний шиг дүрсээ сонгоо. За бүгд энэ дүрсээ сонгоё. Бусдаас үүссэн тийм үү? За бүгдээрэнд нь адилхан байгаа учраас энэ ямар дүрсээ одоо чийдэн гэж ярих уу энийг? Доголтой дүрс гэж ярина тийм үү? Тэгвэл та багаараа ярилцаад одоо баг энэ доголтой дүрсийнхаа юу гэж нолох юм бэ? Пирамид нолох юм. За багаараа ярилцаад одоо бичээрэй. Тий, ажлынхаа том хаасан нэрээ. Тий, ганцхан юм. Одоо босон дүрсээ бүр архив гэдэг. Заавал сайн
сантиметр. За энэ дүрсээ багтаа. За 130. Танах Манай 108. 108. За танах 130. За хариу яав. Энэ дүрсийг би тэгээ та нарт ингээ хараад байд ямар юм. Тэгээд бүр ингээ чацсан. Тэ. За яг нааснаас тэгэхээр чи арин зүү юм байна одоо яах вэ? За боддоо тайлбарлах баг байна уу? За. За одоо жилмөө 2-2 гарч ирж байгаа зү. За. Гарч ирж байгаа. Танаа багийн хайлаа. За. За хүсэл багууд авахтай сонсоо. За. Манай баг энэ тэгш үсгийн 70 см харин энэ трапецийн нуурыг хүрээний устын 60 см гарсан учраас энэ хоёрыг нэмээд нэг байсан бол 130 тэгээд 130 см гарсан. Тэгээд одоо энэ 11 см энэ 11 см хоёр нийлж учраас нийлээд 22 чинь 130-аас 22 см хасаад 108 см гарсан. За. Хасууч. За. Энэ бүрэн дэглүүрээ. Энэ тэгээс хараа энэ бүр байгаа. За. Тэгээс хараа энэ бүр байгаа. Хамаа зүсээ. За. Батта аваад. Исик батта. Исик батта. Цаасын бас мэгонаар мэрэг. За эднийх машаараа. Эднийх хараа 100, тэдний 170 гэхэд эднийх хэд гэсэн мөлий? 170. Эднийх 108 гэхэд эднийх 170. За тайлбар. Манай гоо болохоор яагаад 107 гарсан учир нь бид нөгөө бүх салуудын утаа хэмжиж харин зарим нь нөгөө ардын мутаргаатай гарсан болохоор багшийн гэснээр 107. Тэгээд бүгдийн нэмтэр 107 гарсан. За дараагийн баг. Батрын тавчаас ойдчихээ. Батрын. За асмаа аваад гараа. За. За батрын тавчаас ойдчихээ. За батрын. Амиж тосгоо. За гараад. За чи санаа тавьж хэлээрэй. За санаа баяа. Санаа муу юм уу? Муу. За санаа баяа тассе. Манай болохоор энэ хоёр дүрс дагуултай дүрсийн периметрийг олоод тэгээд хооронд нь нэмсэн. За хоёр амиж дахиад нээд хэлчих. Яаж асуулт танаа. Дүрсийн периметр болоод дараа энэ дүрсийн периметр болсон сайд болохоор энэ хоёрыг нэмээд Яагаад нээсэн? яа дүүгэл нөхөд хоёулаа нийлсэн. За сууж. За манай нэгдүгээр баг. Эндрэл бүрэмнян гарсаа байна. За чи нэг байна. За эндрэл тайлбарлаа.
Заачиг байдлсаж байна. Өөрөө нь. Яагаад гэвэл чи яагаад за наажаа бодлоо. Одоо дуртай. Манайхаараа шоу юу периметр одоо тийш үстэй Хэд гашин. Тэдгээр багтаа адилхан. 130. Танах хэд гашин бэ? 130. Танах хэд баг вэ? 30. Тэгээд таймстай танах нэмээд агшаа. за 130. Тэдний багтаа ойлцоо гэсэн мэт. Нэгээр бүтсэн байх тийм үү? Наажах явцад илүү наасан юм байна. Наас. За хасаад тийм үү гараад. Танах энэ хатаа. Танах энэ наараа. Одоо танах одоо барай одоо нэгийг үтээж байгаа тайлбарлаж заяа. багшаа энэ маануудтай баяа Аяа бод. За бүгдээрээ тэгээд хоёр өөр хариу гараад бид нар ингээд бодлогынхаа алийг зөв гэдгийг мэдэхгүй байх тийм үү? Тэгэнгүүт нь багш нь хоёр өөр гаргасан, хариу гаргасан хоёр багийг самбар гаргачлаа. Хоёрдугаар баг, гуравдугаар баг. За хоёрдугаар баг болохоор хэд гарсан бэ? 108. Танах хэд гарсан бэ? Хідээр зөрөөтэй та хэд бодоод байна? 20. За самбарт 22-аар зөрөөтэй ингэ бичиж хэлсэн. 22-ගේ дунд нь энэ хоёрынхаа дунд яг том бич. За 22 тэр 22 хайчваа тэрийг олъё бүгдээрээ. За 22 сантиметрээр тавьчих бүр сайн. За энэ хоёрын дунд ийм зөрөө байгаад байна тийм үү? За энэ зөрөө ямар учиртайг оюут нь 2 дугаар багийн гишүүн тайлбарлаа. За зэрэг аль нь байсан бэ та? Энэ хоёр энэ ба манай нөгөө болохоор энэ хоёрыг гарсан периметрээр нэмсэн харин манай болохоор нийлсэн 2 см-аар нэмээд юунаас хасчихсан. Юу хассан оюут нь хэлээ. Үнэ энэ хоёр дүрсийг ингээд нийлүүлэхэд одоо энэ хоёр дүрсийн энэ тал ингээд нийлээд ингээд байхгүй болчих шүү дээ. Тийм юм чинь одоо яг ингээд энэ даа гараад энэ жаа гарсан юм чинь нийлмээд 130 гарснасаа ингээд энэ хоёр хоёулаа 11-ээс юм чи 11 дээр 11-ийг нэмж 22 гаргаад тэгээд нийт 130-аас 22 см гаргаад нийт периметр 100 см. За танаа яаж болсон юм бэ? За Шууд нөгөө нэг энэ дүрсийн периметрийг авсан байсан. Тэр бас энэ хэрэгээс авсан байсан. Тэгэхээр энэ хоёулыг нэмсэн. яагаад нэмсэн бэ? Периметр нь нийлсэн тий хоёр дүрсээ нийлсэн учраас. Тэгээ одоо эдний багийг тайлбарлахаар та тэр 22 см танахаас ингээд илүү гараад байгаа зү. Тэр нь ямар ч тийм. Энэ хоёр нийлээд тэгвэл энэ хооронд ч нэг дүрс авахгүйсэн байхгүй учраас энэ 11 см 22 см байхгүй учраас тэгээд тэр 130 см-ээс хасчих. за тэгвэл та аль багийн зөв бодож Хоёр. хоёрдугаар. Энэ тэгвэл давталтай энэ тал түрээндээ орох уу миний өгтөд? Гарч идэн шиг дүрсийг чинь буюу давталтай дүрсийг чинь хүрээнд хаагур байгаа зарах. За хуруугаараа за хоёр баг хоёлаа. За нэгс тгээс яваа. За яваа. За. Явлаа. Гадуур нь хуруугаараа явлаа. Та нар хараарай, сайн хараарай, бусад агуулсан хараа. Буцаад ирэхэд тэр орж ийн үү? Авахгүй. Тийм учраас яах вэ? Тийм учраас нөгөө нэг 11 дээр 11 нэмээд 20 130-аас За тэгвэл танаа бас тийм байгаа тий. Айлгуу та яах вэ? За яах вэ? Нилэр юм. Энэ зүгээр танах яг хэмжтэй 12 гэж хэмжчихгүй юу? За зүгээр тэрийг яах вэ гэсэн юм? Тэрийг яах вэ гэсэн юм? Амт шиг нилэр. хоёр хэсэг нэмж байгаа. За 3 дугаар баг суугаад ардагаас зчихсан юу? За одоо энд бас нэг сонирхолтой болсон
Хэдэн зураг гарсан? 1 см. 1 см зураг гарсан. За. За. Бацаага манай 4-р агийн 2 гишүүн тайлбарчих. За 2 талд гарч байгаа. 2 талд гарч байгаа. За. Манай болохоор доолтой зүйлийнхаа ингээд бүх талын хийж байгаа. Зөө энэ арга. Зөв. Сайн байна. За. Тэгсэн чинь миний хоёр хүн наадад хоёр дүрсээ авч байгаа хоорондоо харьцуулаад үзтээ дүрсээ. За одоо яаж болох юм бол дүрсээ харьцуулаад үзье. За дагцуулаад үз би дээр нь. За хараарай. Яасан бэ? За наашаа авч байгаа хараад тэдний юу хийж байгааг харж байна. За яасан бэ? Багшаа илүү. Яасан бэ? За хэд. За эдний дүрс яасан бэ нөө? Илүү наачсан гад юм байна. Тэгтээ зөвхөн энэ хамгийн анх хэмжээд 20 байна. Энэ нь болохоор 20 зүг. Эдний баг аавчаа яасан бэ нөө? Ирэмдээ бүр ингээд илүү гараад наацсан бол яг энэ периметрийг олж сурсан аргаараа амьдрал авах үед ийм давхтай дүрс байдаг юм уу? Түүний хүрээний утгыг яаж олвол ашигтай байдгийг талаар нэг асуудал шийдвэрлэж үзье. За. За би одоо эндээс энергийг сонгоё. За энергийг сонгоод энерги өгүүлбэртэй ордог өгүүлбэрээр нь уншина. За тэр үед би багийн босод гишүүдээс юу ойлгосныг асууж заяа. За. За энерги уншаа. Дорж 2-ын хөрш. За юу гэж ойлгоо энийг чи? Багтар 2 хөрш. Хөрш айлуудыг тийм яаж амьдрах гэсэн үг юм? Нэг хашаанд амьдрах юм уу? За нэг тайлбар хийх юм. За амин шиг. Тэр хажуудаад нь хашаанд амьддаг юм. Тийм айлууд. Хоёр зэрэгцээ амьдарч байгаа айлыг юу гэдэг ах юм? Хөрш гэдэг юм. За үргэлжлүүлээ. Тэдний байшин 7 метр харин гараж нь 5 метр 4 метр хэмжээтэй. За энийг хэн тайлбарлах вэ? Эндээс юу ойлгох вэ? Хэн тайлбарлах вэ? За юу? Одоо баттар цай гэдэг хоёр мөчийн хийнх нь байшин нь нэг 7 метр хэмжээтэй. Тэгээд харин тэр хоёрын гаражнаас ижил хэмжээтэй нэг 5 метр 4 метр хэмжээтэй. За цаашаа. Хашаанда байсан гараж дараах байдлаар байжээ. За дараах байдал нь хаана вэ? Нандит нь харагдаа. Хаана дараах байдал? Хаана? Дараа энд дээ. За гараж нь харсан чи ямар вэ? За энэ хинийх юм байна да. За батих гаражаа яаж барьсан? Байшингийнхаа нэг холбоод барьсан. За оюун бол дахиад хийх. Энд яаж барьсан? Байшинтаа гараж нийлүүлээд. За бүрэн юм энд яаж барьсан? наадам болохоор гараж байшингаас хол хашааныхаа булан барьсан. За батэрд нь энд хэлээрээ энд тэнийг хэлээ. Давжих яаж барьсан? Байшингаас хол. За цааш нь. Хөршөөд байшингаас ойруулан гэлэн чимэг болов. Худалдан авах гэлэн чимэглэлийн урд адил байх уу өөр байх уу яа. За тэгвэл сайд нааш гарыг. За энэ л сууж баярлаа. Байшин гараашаа тайлбар юу хийсэж байна? Гэлэн чимэг хийсэн гэж. За байшин годны адилхан яг яах нь? Урт өргөн адилхан. Гараашийн урт өргөн бас ямар юм? Адилхан. За. багшаа оо. За. Энэ юу нэ? Байшин. Энэ гараж. Тэгвэл энэ байшин гараашийн халаан зураг нэ тий? За энэ болохоор бас байшин гараашийн халаан зураг. За багийн 3 гишүүн гараад ирээ.
3 отхондоо 3 биш юм уу? За хоёроо гидний байсан юм энийг хийх байсан юм байна. За хай гидний болсон. За ахтай чи. За хай бандих хай доржих. За гарашин барайда. За хаач. За гидэн чимэг гэдэг нь тайлбар барьна гэхээр энэ хүмүүс ингэж барьсан гэсэн. Гидэн чимэгтэй ингэж тайлбарсан гэсэн. Ингээд. За Адилхан биш. За суу. За одоо нөгөө цаасан дээр адилхан уу биш үү гэдгээд маш хамаар бичиж. Багаар ярьж байгаа. Маш хамаар бичиж шүү. За ярьцаарай. За багууд өргөрөө. За би бинийг хараарай. За бүгдээрээ яасан бэ нөө? Адилхан биш. Яагаад биш гэж хариулж байгаа юм бэ? За танаа багийн гайд мөрийн гэдэг тэр дараа нэг хөтлөх үү? Адилхан биш гэж багаараа ярьж биш. За би багийн зүгт нэгдэх гişүүдээс асуув. За нэг яам. За амт үсэндээ. Яагаад гэвэл нэг нь хажууд нь байгаа учраас бас голоор нь чингэлэхгүй. Нөгөөх нь бүхлээр нь чингэлнэ. За Одоо нэг батийн болохоор ингээд байшин гаражаараа нийлүүлээд наахаар одоо байшингийнх нь нэг талын урт нэг гаражийн нэг талын урт байшингийнх нь нэг талын уртны хэсэгтээ ингээд нийлээд тэр хэсэг нь ингээд байхгүй болчихж байгаа. Харин нэг доржийнх нь болохоор нэгээд байшин гаражаараа тустай байхаар одоо нэгээр бүтэн төрүүлээд нэгээр бүтэн төрүүлэх учраас амин батынхаас их юм. За дараа Багшид яагаад адилхан байсан нөгөө тэр батын байшин гаражийн нэг болох. Батын болохоор нийлүүлээд байсан болохоор чимэлсэн багшид байсан бол доржийн болохоор хол дайтай болохоор хасал өөр хэмжээтэй чимэлээд өөр хэмжээтэй чимэлтэй тэгээ адил биш гэж бодож байна тийм. За баярлалаа. Тэгвэл энэ одоо том болоод та байшин гараашаа яаж байх вэ? нийлүүлэх. За нийлүүл байх юм байна. За багийн дөрөвдөх гişүүд бодороо. За байшин гараашаа нийлүүлж байх нь яагаад байшин гараашаа нийлүүлж байх вэ? Ямар ашигтай юм? За амишгээс ихтэй. За Яагаад гэвэл байшин гаражийн дунд нэг тийм гидэн чимэл авахаар тэр дундуур нь тийм гидэн чимэл явахгүй учраас илүү бага тийм нэг зохицол. за батэр. За гидэн чимэлтэй биш бараа метрал дээр бас байж болох уу та? Яа тэгэхээр нөгөө одоо ингэ тэр нийлүүлж байхаар одоо ингэ бага юм үрдэж бага явж байгаа их юм уу жоохон багдуу юу гэж бага юм. Баг бараа метрал яа. За Орика батик. Нийлүүлж байсан яах юм? Амархан. За ямар ашигтай юм мөнгө санхүү
Яагаад гэвэл нийлүүл байж дараашинээ чин байсан мэтрэх илүү баг гоё. Баг болж байгаа чинь мөн баг шүү. Мөн бас баг юм. За тэгвэл багштай энийг нэг одоо энэ хараа. За одоо энэ ямар тус юм бэ? Одоо энийг багш нь юуг нь авах гэдэг нь? За яаж авах вэ? Хоёрдугаар багийн арга бодъё. За хоёрдугаар багийн арга энэ чинь хэд хэлээ? Даа. Чимээ хэдий? За энэ. Тэгээд Одоо энийг яах юм бэ? За тэгээд дагалтай дүрс үүснэ тийм ээ. Дагалтай дүрс үүссэн дүрсийн периметрийг олъё. За байшингийн периметр нь хэд вүлээ? Периметр. Дадаа гэхэд хэдэж байшингийн периметр бол 28 метр. За энэ бол 18. яаж үтэй. Энэ хоёрыг яах юм? Нэмээд 18 метр. За хэд гарав? 46. За 46 шууд гарчих уу? Зүг. Одоо наад хоёроо жоод нэг 5 метр нөгөөтөөс нас 5 метр гэхэд тэр 10 метрээс хасна. За тэгээд 36 метр болно. 36 Метр. За периметр 36 метр. За одоо тэгвэл энэ нэгт арга юм байна. Одоо өөрөө бодсоо арга байгаа юу? Байгаа. Танах яаж болсон чинь? Бүгдийг. За энэ дагалтай дүрс хэдэн талтай вэ? 1 2 3 4 5 6. Яах юм? 6 талыг? 6. За энэ хэлээрэй. За хэлээрэй. Одоо метр дээр нэг нь 11 За хэдөө? Дахиад 7. Эндээс ихсэн шүү дээ. 7. Хэдөө? Одоо хэд гарсан бэ? 36 метр. Хоёр аргаар бацсан тохирч гин үү? За тэгвэл бүр одоо энэ харагдж байгаа юм чи ингэж болж болох юм бол энэ яаж байгаа юм багш? За таалээ. Эндээс хэд үлдээ? 36
хэмжиж авсан дээ бид нар. За тэгвэл өнөөдрийн хичээлээс юу сурснаа дүгнээд бичээрэй. За ярилцж байгаа. За өнөөдрийн хичээлээс юу сурснаа? За бодлогыг яаж бодож сурах? Ямар юу сурснаа? За ярилцаарай. Юу сурснаа? За спортмен төслөө ярилцаарай. За одоо багийн орцоогүй гişүүд бүрэн яа. Зин аюуш. Дөлгөө мөрөн мягмар сүрэн дөрөв гарч ирээд багийн юу сурсан талаараа уушаад хараа. За эцнийг нь уушаа. За эхлээд нэг дөрөвдүгээр багийн гişүүд уушаа. За та гол жаахан таашаа байж байгаа. За жаахан таашаа. За дөрөвдүгээр багийн гişүүд юу сурснаа? Дагуултаар дүрсийн периметрийг 4 аргаар олцсон. Оо 4 аргаар олцсон гэж сайн байна. За багш нь танаа багийг бодлогон чихрээр шагнаа. Багийнхаа гişүүдэд нэг нэгийг өгөөрэй. За юу 6 чихэр өгье. За баярлалаа. За сайн. За дараагийн дагуултаар дүрсийн периметрийг олцсон. За дахиад багш нь бас бодлогон чихэр өгье. За Өнөөдрийн хичээлээс дагуултаар дүрсийн периметрийг олцсон. Бас дагуултаар дүрсийг өөр аргаар олж бодлогыг мэдсэн. За баярлалаа. За сайхан бодсон баярлалаа. За багийнхаа нэг чихэр өгөөрэй. За дөлгөө мөрөнгийн баг. Дагуултаар дүрсийн периметрийг 4 янзаар олцсон. За дахиад. Ажил бүсэн ч юм уу. За идэ. Дагуултаар дүрсийн периметрийг 4 янзаар олцсон. За багийнхаа нэг чихэр өгөөрэй. За чихэн батгаа ашиг бүгдээрээ. За ямар дүрс вэ? Дагуултаар дүрс